Daydream Awakening. Сайн байна уу? Өнөөдөр хэдүүлээ 3 хүчрөө сонгоод ерөнхийдөө 3 төрлийн өөр уншлагыг хийх гэж байна. Тэгэхээр энэ 3 хүчрөөс өөрийг чинь татж байгаа хүчрөө сонгоод тухайн хүчрийнхөө уншлагыг сонгож сонсноо. За, эхний хүчрийг сонгосон хүмүүсийн маань уншлагынх нь хөтрүүд гараад ирлээ. Тэгэхээр одоо дэлгэрэнгүй тайлбарыг нэг-нэгээр нь тайлбарлаж өгье. Эхний үзэр сонгосон хүмүүстэй уншлагаа тайлбарлахад бэлэн боллоо. Тэгэхээр хамгийн эхлээд Eight of Wands үзэр маань доошоо гарч ирж ирсэн энэ хүчээр ерөнхийдөө юу гэлтэж байна вэ гэхээр та бүхэн ямар нэгэн ажил болон үйл хэрэг эсвэл харилцаанд хит хурдан өөрийнхөө хөлөө алдсан ерөнхийдөө тэр тогтвортой одоо зөв шийдвэр гаргах, зөв сэтгэл санааны байдалд байх тэр бүх хөлөө ерөнхийдөө алдсан жоохон тэр хурдцтай үйл явдлын шуурганд нь ерөнхийдөө өртцөн явж байна гэдэг ийм утга санаа илэрхийлж байна л да. Тэгэхээр ямар нэгэн зүйлийн одоо хурдан тэр салхинд нь өртцөн өөрийгөө алдсан юу илээ гэд ерөнхийдөө бодох ч өсгөөгүй өөрийнхөө бодол санаагаа ч ямар үзэл бодолтой одоо ямар байр суурьтай байгаагаа гэдгээ бодож амжаагүй тийм нөхцөл байдалд орсон байгаа бол ерөнхийдөө тэрнээсээ түр зур холдоод ерөнхийдөө өөрийнхөө тэр орон зайгаа хойшлуулад юу болоод байна вэ гэдгийг маш сайн одоо холоос ч юм уу тий гурав дахь хүний өнцгөөс ч юм уу ерөнхийдөө харвал та яг юун дотор орцсон шуургад нь ингээ эргэлдээд байгаагаа магадгүй ухаарах байх. Three of Swords үзэр маань доошоо гарч ирсэн. Энэ юу гэлтэж байна вэ гэхээр та ямар нэгэн зүйлд сэтгэл зүрх чинь шаналцсан. Гэхдээ та өөртөө тэр шаналлыг одоо боловсруулах цаг хугацааг өгөөгүй, ойлгож ухаарах зүйлсийг одоо ингэж боловсруулах тэр цагийг өгөөгүй, өөртөө зөвшөөрлөг өгөөгүй, ерөнхийдөө өгөөсгээд яваад байгаатай холбоотой хүчээр гарч ирлээ л дээ. Тэгэхээр ерөнхийдөө зүрхлөө нь ингээд 3 сэлэм зоогдсон ч гэсэн тэрийг үл тоомсорлоод болоогүй юм шиг игнорлоод өгөөсгээд хөлөө зөвшөөрч чадахгүй ч юм уу те ерөнхийдөө ямар нэгэн таагүй тухгүй сэтгэл шахлуулахар зүйл болсон бол тэр бүгдийг боловсруулж тавьж явуулж одоо цааш өргөжлүүлэх нь таны сэтгэл зүйн хувьд бол хамаагүй эрүүл ач холбогдол маш өндөр юм шүү. Яагаад гэвэл энэ бүхэн дараа нь бүр юм эвгүй тесрэлцтэйгээр гарч иж магадгүй. Тэгэхээр тэрнийх нь наан нь хэдүүлээ талд ухамсар руугаа чихэж ингэж одоо ачаа болохгүйгээр өөртөө өл ухамсараараа боловсруулсан дээр байдаг. Ace of Wands үзэр маань доошоо гарч ирсэн. Тэгэхээр та ямар нэгэн зүйлийг бас эхлүүлж чадахгүй эсвэл өөр дээрээ одоо өөрийнхөө ямар нэгэн зүйл дээр ажиллах гад жишээ нь дасгал хөдөлгөөн хийх гэдэг ч юм уу тий. Эсвэл одоо ямар нэгэн шинэ ажил эхлүүлэх гээд шинэ харилцаанд эсвэл орох гээд тийшээ орж чадахгүй нэг юм гацаанд орсон байгаа байна. Тэгэхээр энэ нь бол ерөнхийдөө тэр нэгт ямар нэгэн өөр хүний одоо хамааралтай өөр байгууллагын ч юм уу эсвэл одоо өөр зүйлийн ямар нэгэн одоо шуурганд орсон байгаатай хамааралтай бөгөөд та өөрийнхөө тэр сэтгэлийн шарахыг эдгэж амжаагүй байгаатай бас холбоотой шүү. Тэгэхээр энэ хоёр асуудлаа ерөнхийдөө шийдчих юм бол та өөрийнхөө эхлүүлэхийг хүсэж байгаа ямар ч ажил бай, ямар ч харилцаа бай, ямар ч үйл хэрэг бай ерөнхийдөө эхлүүлж чадах. Тэгэхээр эхлээд тэр хоёр яригдсан асуудал дээр анхаарлаа хандуулж одоо өөрийгөө дайчлах нь. За дараагийн газар гарч ирсэн үз маань болохоор Reclaim гэдэг ийм хөрхөн Oracle card гарч ирсэн. Тэгэхээр та өөрийнхөө хүртэх ёстой зүйлээ хүртээ гэдэг ерөнхийдөө одоо ертөнцид чангаар эсвэл өөртөө сэтгэл дотроо ерөнхийдөө дуутах нь. Бид нар ингээд заримдаа хийж бүтээж эсвэл одоо ямар нэгэн зүйл өгснийхөө хариуд авах зүйлээ өөртөө авъя гэж хэлж чаддгүйгээс болоод эсвэл авах хүртэх ирэхгүй гэдгээ одоо ирэхгүй гэж бодоод ч юм уу да тий өөртөө ирэх гой сайхан зүйлийг бас тэр байтугай хүлээж авч хаваад
чадаад байдаггүй. Тэгэхээр reclaim гэдэг нь ерөнхийдөө тэрийг ингээд би авъя те одоо ямар нэгэн урамшуулал ямар нэгэн магадгүй зүгээр энгийн бодит жишээгээр ярих юм бол цалингаа нэмэгдүүлэх одоо болцлыг хангацсан байтал та тэр цалингаа нэмэгдүүлэхийг магадгүй боссоо хэлж чадахгүй байгаа ч юм уу те эсвэл хайртай дотны хүнээсээ эсвэл нөхөрлөлөөсөө найз нөхдөөсөө ямар нэгэн зүйлийг авах хэрэгтэй байдал авъя гэд нэгж чадахгүй байгаа байдал байж магадгүй. Тэгэхээр зөвхөн ийм бодит ертөнцийн одоо жишээ биш далд ертөнцид ч гэсэн ерөнхийдөө ингээд за би жишээ нь одоо ингээд шинэ ньютэй болё, шинэ ямар нэгэн зүйлтэй болё гэд тэрийг ингээд авах эрхтэйгээ авах нь зүйтэй гэдгээ та мэдэрч байгаа ч гэсэн ингээд тэрийг авъя гэд ертөнцид хэлж чадахгүй байвал ерөнхийдөө би юм толмоор нь тийм юм толмоор нь надад өгөөрөө гэд те ерөнхийдөө бас тэгэж ертөнцид зүгээр ингээд мессеж явуулах боломжтой залбираад эсвэл зүгээр тэмдэглэл хөтлөөд тэгэж бас нүуний квантум ертөнцийн ерөнхийдөө энерги рүү тэр энергийн ертөнц рүү та тэр энерги явуулснаар тэр энергийг та хүлээж авах боломжтой. Танд бас яг ийм өөртөө итгэх итгэл confidence баг зэрэг дутж байгаа юм шиг байна. Тэгэнгүүт бас бусад хүмүүс таныг юу гэж бодож байгааг санаа зовоод өөрийгөө нуугаад хөшөөний цаанд байлгаад байж магадгүй маань. Тэгэхээр уул нь та тэр хөшөөний цаанаас гарч ирээд тэр тайз руу гарч ирээд өөрийнхөө хүртэх ёстой зүйлээ хүртэх байтал хүмүүсээс айж чи санаа зовоод тэр өөрийнхөө итгэлтэй байдлыг бусдад харуулж чадахгүйгээс болоод бас хүртэж чадахгүй байгаа зүйлээ одоо хүртэх ёстой зүйлээ хүртэж чадахгүй байж магадгүй. Ерөөсөө алдаа бас хийхээс бүү санаа зов үргэлж ерөнхийдөө алдсан ч гэсэн шууд тэрийг зөвөөр чиглүүлээд дараачийн зөв алах нь ерөнхийдөө ойлгомжтой болоод байдаг. Бид нар хизээч оролдохгүйгээр ерөнхийдөө хизээч хөгж дэвшиж одоо том болохгүй. Тэгэхээр та оролдохоос айж санаа зовж ичж байгаа бол уул нь оролдоод үзэх тусам бид нар илүү их туршлага хуримтлуулад бүр илүү их хөгжиж одоо өөрсдийнхөө хүссэн зүйлээ бас авдаг шүү, өрсөн зүйлдээ хүрдэг шүү те. Тэгэхээр өөртөө илүү итгэлтэй болох тусам та бүр илүү их амжилтыг өөртөө татаж дуудах болно. Бүр илүү их одоо тэр урамшууллыг хүмүүс ч гэсэн танд өгөх хэрэгтэй юм байна гэдгийг ерөнхийдөө тэр хүмүүс ч гэсэн ухаарна гэсэн үг. Тэгэхээр өөрийгөө нуугаад ахаар таныг урамшуулал авах эрхтэй гэдгийг хүртэл бусад хүмүүс мэдэж чадахгүй өнгөрөх магадлалтай. Тэнгүүд таны тэр хийж бүтээсэн тэр их хөдөлмөр сэтгэл хүчтэй хөдөлмөр одоо ерөнхийдөө үнэлэгдэхгүй хоцрогдох боломжтой гэсэн. Тэгээ ерөнхийдөө энэ хүзрийг сонгосон хүмүүс маань маш юм зөөлөн сэтгэлтэй, зөөлөн намуухан тийм чанга шулуухан шудраг дуутай биштэй ерөнхийдөө ингээд хоошоо суугаад намайг одоо яах нү гэд ерөнхийдөө бусдыг хүлээгээд хараад байж идэг хүмүүс шиг санагдаж байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ уншлагаар та бүхэндээ өгж байгаа ерөнхий мессеж маань бас өөртөө итгэлтэй байгаараа жоохон ч гэсэн өөрийнхөө тэр одоо авах хэрэгтэй зүйлсээ авъя гэдэг шаардлага тавьж чаддаг те. Өөртөө хэл хазаараа дутаж чаддаг, өөрийгөө илэрхийлж чаддаг болох хэрэгтэй. За дараагийн гарч ирсэн үзэр маань болохоор доошо харж ирсэн sacrifice үзэр гарч ирсэн. Бид нар ер нь энэ хүзрээ сонгосон хүмүүс маань ер нь жоохон өөрийгөө золиослоод байгаа юм байна. Энэ золиослоод байгаа зүйлээ анхаарлаа сайн аваад өөрийгөө золиослохоо болоход сайн шандаж хичээх хэрэгтэй юм шүү. Ягаад гэвэл self victimization, self sacrifice тэ өөрийгөө золиослож өөрийгөө юм золиос одоо victim хохирогч сэтгэл зүйд донтцсон автцсан байгаа бол тэрийг ерөнхийдөө ухаарч түүнээсээ салах нь таны өөрийн хариуцлагын бол маш том сэтгэл зүйн эрүүл мэнд сэтгэл зүйн одоо таны зөвхөн сэтгэл зүй гэлтгүй таны амьдралын чанар амьдралын чинь бүхий л харилцаа ажил одоо юу гэдэг те тэр бүх юмд маш том үүрэг маш том холбоосыг бий болгож байдаг. Та өөрийгөө золиослоод авах юм бол бусад хүмүүс ч гэсэн таныг ерөнхийдөө золиосон юм байна гэж одоо далд ухамсараараа мэдэрнэ харна гэсэн. Тэгэхээр таныг ашиглах
угаасаа цаанаас ашиглахаар тэр одоо энергийг та өөрөө бий болгож байгаа гэдгийг бас ойлгоорой. Тэгээд дараачийн үзрүүд маань болохоор Come Out of the Cave гэдэг ерөнхийдөө өөрийнхөө тэр нуугдсан байгаа агуугаасаа гараад өөрийнхөө дуу хоолойгоо илэрхийлээрээ тий. Өөрийнхөө юу илэрхийлмээр вэ? Магадгүй гомдож усан зүйлс, эсвэл хэлж чадаагүй хэлмээр байгаа зүйлс, өөрийнхөө хэлмээр байгаа зүйлсээ хэлээд тэр өөрийнхөө нуугдсан байгаа харанхуй ч юм уу ганцаараа байсан агуугаасаа ерөнхийдөө гарч ирж бусадтай одоо нээлттэйгээр шулуухнаар харилцахыг хичээгээрэй. Тэгээ таныг бол маш тийм гоё сайхан ирээдүй бас хүлээж ин та энэ бүгдийг хийснээр ерөнхийдөө та өөрийнхөө next level юм агсан шатны гоё амьдрал руу ерөнхийдөө хүл тавих болно. Тийшээ очих үгүй нь мэдээж таны өөрийн хичээл зүтгэл тий одоо энэ өөрийгөө золиослоод байгаа өөрийнхөө тэр хохирогч сэтгэл зүгээсээ гарч чадахгүй юу. За тэгээд мэдээж нөгөө нэг бусдад шаардлага тавьж тий авах юм авч чадахгүй авч чаддаг болох тэр одоо өөртөө ихтэй байдлыг та бүрдүүлж одоо бий болгож чадахгүй юу гэдгээс ерөнхийдөө хамаарна. Тэгэхээр би бол танд өөрийнхөө төлөө өөрийнхөө амьдралыг одоо дэвшлүүлэх өөрийнхөө тэр сэтгэл зүйн эрүүл мэнд одоо зүрх сэтгэлийн одоо тэр аз жаргалтай байдалтай бүх юм дэвшлүүлэх үгүн таны өөрийн хичээл зүтгэл, өөрийн ухаарал, өөрийн одоо тэр засрах одоо засаж өөрийгөө хөгжүүлэх тэр хүсэл тэмүүллээс ерөнхийдөө шууд хамааралтай гэж бас хэлмээр байна. Та бас хит их ажил хийгээд тэгэнгүүт хангалттай хариуд нь тэр хийсэн ажлынхаа үр ашгийг хүртэж чадахгүй ерөнхийдөө нэг юм жоохон сэтгэл гонсоосон сэтгэл юм жоохон ингээд унсан байдалтай байж магадгүй. Тэгэхээр би танд юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр та одооний хийж байгаагаасаа бүр хамаагүй бага ажлыг хийгээд хамаагүй бага хөдөлмөр энергийг зарцуулаад хамаагүй ихийг одооныхоо авж байгаагаас хамаагүй их энергийг үр ашгийг одоо тий цалин байд юм уу юу гэдэг юуч байж болно. Энерги бол ер нь бол бүх зүйл энерги хайр одоо талархал урамшуулал мөнгө баялаг тий одоо юуч бай хамаагүй та одооныхоос хамаагүй багыг хийгээд хамаагүй ихийг хариуд нь авах боломжтой шүү. Энэ бол яг таны одоо тэр өөрийгөө золиослоод байгаа өөрийгөө хохирож болгоод байгаа тий хитрхи ингээд бусад хүмүүсийн ингээд ингэдэг гэсэн юмд ингээд автаад тэрийг ингээд биелүүлээд өөрийгөө жалцсан өөрийнхөө ч хийхийг хүсэж байгаа юм а хийж чадахгүй байгаа байдлаас ерөнхийдөө болоод та юм тэнцвэргүй энергийн байдлыг үүсгэсэн өөртөө энэ нь болохоор мэдээж бусад хүмүүст ашигтай. Ягаад гэвэл та нар амар их ажлыг хийлгэнгүүтээ өөрсөнд нь үр ашиг нь очоод байгаа. Тэгэхээр энэ бол маш гонигтай нөхцөл байдал. Энэ байдлаараа хэр удаан одоо хэр олон жилийн байдлаар амьдрахыг хүсэж байгаа юм бэ? Та өөрчлөгдөхийг ерөнхийдөө хүсэж байгаа гэж би бас мэдэрч байна. Доошоо харж гарч ирлээ. Тэгэхээр хэдийгээр та ингээд маш их хөдөлмөрийг бусад хүмүүсийн төлөө бүгдийн сайн сайхны төлөө ингээд зарцуулж байгаа юм шиг боловч яг үүндээ цаанаа зөвхөн одоо өөрийнхөө төлөө намайг сайн хүнгээ бодно те. Надад ингээд юм эрчимдээ ерөнхийдөө нэг тийм бас хандлага байгаад байдаг. Тэгэхээр би бас нэлээд шулуухан хэлчихлээ. Та бас зүгээр ойлгоорой. Тэгэхээр урт удаан хугацаанд бид нар өөрийгөө бодхоос илүүтэйгээр бусадыг бодсон, нийтийг бодсон тэр зүйл бол яг хамгийн илүү, хамгийн хүчтэй, хамгийн ашиг одоо өөрөө өгөөж ихтэй биднэрт буцаад ертөнцөөс маш ихийг өгж байдаг тэр хандлагын ачаар ингээд яг жихнээсээ өөрийгөө л бодоод зөвхөн өөрийгөө л бодоод амиа хичээдэг гэсэн үг шүү дээ. Тэгсэн мөртлөө гаднаа тэр нь ингээд худалгаагаасаа бусдын төлөө юм шиг байнгут ерөнхийдөө тэр бол яг өөрийгөө хуурж байгаа болон бусад хүмүүсийг бүгдийг хуурж байгаа. Хамгийн гол нь өөрийгөө хуурж байгаа нөхцөл байдал юм шүү. Тэгэхээр хэрвээ та урт удаан хугацаанд өөртөө маш их гоё сайхан зүйлсийг авчрахыг хүсэж байвал яг бүгднгийнх нь одоо төлөө байж чаддаг байх те тэр сэтгэлтэй байх тэр зүрхтэй байх тэр ухамсартай байх. Тэгэхээр энэ нь зарим нөхцөл байдалд одоо хүмүүст одоо тэр хэлж чадахгүй байгаа хатуу зүйлсийг хэлэх юм уу те. Ягаад гэвэл энэ нь ингээд гаднаа яг юм хатуу хайр шиг харагдаж байгаа боловч яг цаагаар бол яг
зөв хайр те яг хэрэгтэй зүйлсийг хэлж ингэж одоо ухааруулах ч юм уу. Жишээ нь нөгөө хайрын дотор хаална гадна гэдэг шиг. Тэгэхээр гадна болохоор ингээд хит зөв юм хийж байгаа юм шиг зөөлөн байгаад янгууд яг үнэндээ тэрний цаагаараа босод хүмүүст хортоо ч юм уу байх гэх мэтэр. За тэгээ сүүлчийн хайрын 2 oracle үзэр дээр болохоор ерөнхийдөө яг өөрийгөө хайрлаа, эхлээд хайрлаа гэдэг гарч ирсэн байна. Энэ үзрийг сонгосон хүмүүс дотор хостой хүмүүс байвал та өөрийгөө хайрлуулахын тулд нөгөө хүний хайрлаад байвал энэ бол яг тэгж хайрын харилцаа тэгж бас ажилтгүй маа гэдэг тэр дохоо байна. Өөрийгөө хайрснаар та өөрийгөө хүндэлснээр тэр хүнд та өөрийгөө хайрлуулах, тэр хүнд өөрийгөө хүндлүүлэх тэр зүйлийг зааж өгч байдаг. Гэхдээ мэдээж энэ бол ингээд айгу муухай тийм тэнэг байдлаар өөрийгөө сонгоод өөрийгөө хайрлаад байна гэсэн утга бол ерөөсөө биш шүү. Яг чин сэтгэлийн өөрийгөө хайрлаж, өөрийгөө сонгож, өөрийгөө хүндэх байдал те. Энэ өдрийг сонгосон single байгаа хүмүүст ч гэсэн ерөнхийдөө хэрвээ шинэ харилцаанд ормоор байвал романтик партнертай болмоор гэхдээ болж чадахгүй байвал тэр байдлын нөхцөл байдлын маань шалтгаан нь та өөрийгөө бас хүндлэхгүй, өөрийгөө хангалттай хайрлаж чадахгүй байгаагаас болоод эсвэл буруу хүмүүсээ татаад эсвэл ганцаараа байж иж магадгүй шүү. Тэгэхээр өөрийгөө яг жинхнээсээ чин сэтгэлээсээ хайрлаад өөртөө ингээд хэцүү зүйлүүд дээр ажиллаад ирэхээр те энэ бол яг жинхэнэ хайр. Өөрийгөө жинхэнээр хайрлаад эхлэнгүүт таныг яг жинхнээ хайрлах хүмүүсээ татагдаж одоо таны амьдралд гарч ирэх болно. Тэгээд new love зэрэг маань доошоо гарч ирж ирлээ. Тэгэхээр шинэ харилцаанд орсон хүмүүс байвал ерөнхийдөө тэр шинэ харилцаа маань жоохон бүтлэхгүй байх магадлалтай. Шинэ харилцаанд ороогүй хүмүүс байвал ерөнхийдөө ойрын хугацаанд шинэ харилцаанд бас орохгүй байна гэдэг мессежтэй гарч ирлээ л да. Тэгэхээр ерөнхийдөө хэдүүлээ юуны түрүүнд хамгийн чухал зүйл бол анхаарах зүйл бол яг өөр дээрээ ажиллах. Тэр өөрийнхөө өөртөө хандах хандлага тий victim-рээд байгаа өөрийгөө тийм бусдуудад ашиглуулад байгаа тэр нөхцөл байдал та өөрийгөө энергиэрээ далд ухамсараараа оруулаад байгаа юм шүү гэдгээ ухаарч одоо тэрэн дээрээ өөрийгөө засархад хөгжөхөд сэтгэл зүйн мэдлэг, сэтгэл зүйн боловсрол өөртөө олгож тий янз бүрийн сургалтанд суухан эсвэл хэрэгтэй хүнээсээ зөвлөгөө очиж авах гэх мэтэр яг юм хатуу хайрыг өөртөө өгөх хэрэгтэй гэдэг мессежээр энэ уншлагаа дуусгаж байна. За хоёр дахь үзрийг сонгосон хүмүүсийн уншлага бэлэн боллоо. Хоёр дахь үзрийг сонгосон хүмүүс маань The World үзрийг яг хамгийн анх сонгосон. Тэгэхээр энэ үзэр маань ерөнхийдөө Wheel of Fortune үзэртөө яг хамааралтай л да. Тэг яг уншлагын үеэр яг Wheel of Fortune үзэр манаас яг tarot дээр гарч ирсэн. Тэгэхээр энэ үзрийг сонгосон хүмүүс маань ерөнхийдөө маш том ийм хувь тавилангийн эргэлтийн гоё яг жам ясны одоо амьдралынхаа хэсэг дээр явж байгаа л та. Тэгэхээр магадгүй таны ойрын үед тохиолдсон үйл явдал яг л таны хувь тавилан зурагдсан зураглалын яг болох ёстой байсан зүйл болж эргэлт болсон. Эсвэл танд тийм эргэлт таны яг удахгүй хүлээж байна гэсэн маш одоо учир утгатай том үзрэг гарч ирлээ л дээ. Яг энэ үзрийг угаасаа сонгосон хүмүүс маань яг юм яг тэр үзрийгээ сонгоод ерөнхийдөө ороод ирсэн. За тэгээ нөгөө төгөр бас яг юм өмнөх магадгүй амьдралын одоо өмнөх үйл явдлын өмнөх таны амьдралын нэгэн юм хэсгийн фейз те эргэлт одоо тэр тойргийн гацаандаа та ерөнхийдөө нэг юм баг зэрэг гаццсан нөхцөл байдалтай байсан байж магадгүй. Энэ нь болохоор ерөнхийдөө оюун санаа, сэтгэл зүй те харилцаа, ажил хэрэг гэдэг бүх юм нь ерөнхийдөө нэг юм гацаанд орсон. Эсвэл яг яахаа мэдгүй ерөнхийдөө нэг тийм сонин манантай төрөгдөлтөө цаг үе байсан байж магадгүй. Тэгсэн мөртлөө та яг цаана айгуу тийм хүчтэй сэтгэл зүйн юм одоо тогтвортой байдалд байгаа харагдаж байна. Дээрээс нь бас хайр дурлалын асуудал төр ч гэсэн ерөнхийдөө айгуу тийм азтай одтой магадгүй шинээр хүнтэй уулзсан тий. Тэр хүнтэйгээ айгуу гоё юм тогтвортой шинэ дурлалын харилцаанд яг орж байгаа хүмүүс байх шиг байна. The Hermit үзэр маань доошоо гарч ирсэн. Тэгэхээр бас энэ
хүсрэг сонгосон хүмүүс маань бас хит их цагийг ганцаараа өнгөрүүлсэн байж магадгүй. Тэгэхээр хэрвээ та энэ юунасаа хит их ганцаараа өнгөрүүлсэн тэр агуунасаа гарч ирээгүй байгаа л ерөнхийдөө жоохон тэр хит их цагаа ганцаар өнгөрүүлээд байгаа ерөнхийдөө эргэлдээсээ гараад тэгээд буцаад нийгэмдээ оролцоод нийгэмшээд хүмүүстэй уулзаад тий ерөнхийдөө жоохон юм хөнгөрөх хэрэгтэй шүү гэдэг мессеж бас гарч ирж байна. За judgment хүзрүү гарч ирсэн. Тэгэхээр ямар нэгэн зүйлд шийдвэр гаргах шаардлагатай байна. Ерөнхийдөө бол нин даруйдаа гэж хэлж болох юм. Тэгэхээр та ямар нэгэн чухал шийдвэрийг хойшин таваад исэн байж магадгүй. За эсвэл дуусгах ёстой байсан харилцааг, эсвэл гаргах ёстой байсан ажлыг ерөнхийдөө ямар нэгэн хаалгыг хаах хэрэгтэй. Эсвэл онгойлгох уу гэдэг шийдвэрийг та гаргаараа. Тэгээд энэ шийдвэрийг гаргангууд ерөнхийдөө таны тэр гацааны байдал бол ерөнхийдөө шийдэгдчих байна. Two of Pentacles үзэр гарч ирсэн. Энэ болохоор та ямар нэгэн хүнтэй хамтраад юм шинээр ажил, project эхлүүлвэл ерөнхийдөө маш үр бүтээлтэй, үр өгөөжтэй, ашигтай, мөнгө санхүү, эд баялаг те эсвэл одоо энергийн хувьд ерөнхийдөө айгүй тийм гоё хамтрал байж болохоор энэ ажлыг үргэлжлүүлээрэй гэдэг бас үзэр гарч ирсэн. Life on Earth үзэр доошоо гарч ирсэн. Тэгэхээр энийг ерөнхийдөө хоёр хуваагаад хэлчихье. Зарим хүмүүсийн хувьд яг ойрын цаг хугацаанд хайртай дотных нь хүн энэ хорвоогоос оцсон бололтой. Тэгээд тэрэндээ эсвэл ингээд сэтгэлээр унсан ч юм уу эсвэл тавьж явуулж чадахгүй байвал ерөнхийдөө тавьж явуулаарай. Тэгжиж яг нөгөө одоо хүний сүнс нь цаашаага дараачийн ертөнц рүүгээ тайван одох юм аа. Зарим хүмүүсийн хувьд бол яг өөрөө өөрсдийнхөө одоо ямар нэгэн дүрээсээ бас хагцаж байгаа харагдаж байна. Амьдралд үүшээсэн маш том дүрээсээ ерөнхийдөө эго зэт гэж нэрлэдэг шүү дээ, тийм. Тэр дүрийнхаа ач холбогдол эсвэл одоо цаг хугацаа өнгөрөөд тэг ерөнхийдөө тэр дүрээсээ салах ёс хийж байгаа. Тэгэхээр тэр салах ёс хийж байгаа бас нөхцөл одоо үйл явдал мэдээж маш гонигтай бас хүнд байдаг. Гэхдээ зүгээр энэ бол яг таны өөрийн чинь дараачийн сайн сайхан одоо дараачийн юм илүү агуу дүрийг бүтээх илүү агуу тийм одоо зорилготой учир утгатай өөрөө амьдрах тийм зүйлийн эхлэл юм. Тэгээд Seven of Embers үзэр тийшээ гарч ирсэн. Энэ бол маш хүчтэй үзэр. Энэ зурган дээр харж байгаачлан ерөнхийдөө яг юм галт шувууны зурагтай байна. Маш их мэдлэгээр ингээд гинт сэргээд цэнэглэгдээд галт шувуу болж дээшээ хөөрн нисэх тийм одоо зарим хүмүүс шууд хэлэнгүүт ойлгож байгаа хальтаа ерөнхийдөө маш их энергийн цэнэглэлт авсан бололтой. Ялангуяа сая сүүлд ямар нэгэн эго дат болсон бол яг тэрнтэйгээр холбоотойгоор таны дараачийн үе шат болох галт шувуу таныг хүлээж байна. Та галт шувуу болж ингэж дүүлэн нисэхнэ. Тэгэхээр өмнөх тэр одоо амьдрал нь ерөнхийдөө галт шувуунаас илүү арай левел доошоо нэг юм өөр амьдрал байсан бол та дараачийнхаа энэ амьдралынхаа үе шат руу орсноор галт шувуу болон дүүлэн нисэхнэ. За Five of Embers үзэр доошоо гарч ирснийг тайлбарлаагүй бах. Энэ бол дуусах ёстой зүйлс ерөнхийдөө дуусаж шатах зүйлс шатаж одоо ингээд ерөнхийдөө зарим project, зарим нөхөрлөл, зарим одоо хамтарч ажиллаж исэн ажиллагаа ч юм уу ерөнхийдөө дуусч байна гэдгийг бас хэлтгэж байна. Таныг ирээдүйд айгүй гоё unknown хүлээж байна л да. Энэ гэхдээ ерөнхийдөө таадах үзэр. Энэ бас яг нөгөө Wheel of Fortune үзэртэй ерөнхийдөө яг уялдаа холбоотой. Тэгэхээр таны яг юм одоо амьдралын хов тавилангийн маш гоё шин адал явдал үл мэдэгдэхтэй цаана нь юу хүлээж байгааг мэдэх боломжгүй тийм мэдлэг мэдээлэлээр баялаг сюрприз ихтэй та өөрөө ч одоо төсөөлөөгүй таны тийм амьдралын сонирхолтой юм уу
үе мөчийн шат руу та бас орж байгаа харагдаж байна. Тэгэхээр энэ үйл явдал ингээд магадгүй зарим хүмүүс ойлгохгүй жоохон юм тэрсэлтэнтэй зөрчилдөөнтэй хуучин амьдралаасаа салахад жоохон хэцүү ингээд дараачийн одоо амьдралынхаа үе шат руу ороход өөртөө итгэлгүй санаа зовж байгаа бол санаа зовх хэрэггүй энэ үйл явцыг маш гоё хөнгөнөөр тайвнаар гоё газардлагатайгаар ерөнхийдөө гоё урсуулах хэрэгтэй шүү гэж бас зөвлөгөө өгье. Тэгэхээр өөрчлөлтийг бүү эсэргүүцээрээ гоё урсуулаарай, гоё хүлээн зөвшөөрж гоё цаанаас нь ингээд угаасаа явагдах болно. Тэгэхээр та зүгээр л surrender буюу одоо итгэх, ертөнцид итгэх, өөртөө итгэх, өөрийнхөө хувь таландаа итгэх. Тэгээд яалтчгүй бас маш их тийм далд ертөнцөөс зөвлөгөө, чиглүүлэг ихтэй захиусан тэнгэрүүд магадгүй өгдөөцөөр ихтэй angels ийм wings тэгээд дээрэс нь бас ийм сар титэмтэй сартаа юм хүзрэг гарч ирсэн. Тэгэхээр таныг бол яалтчгүй маш их харж хандж байна. Та өөрөө ч юм магадгүй долоовчтой маш их юм хамгаалалттай, маш их юм одоо өгөөгдөл ихтэй тийм адал явдалтай одоо тийм сонирхолтой магадгүй амьдралын чинь хэсэг эхлэх гээд хүлээж байна. Тэгэхээр та зүгээр л итгээд санаа зовлтгүйгээр айгаацгүйгээр энэ дараачихаа үе шат руугаа амьдралынхаа энэ сайхан үе шат руугаа ороорой. Тэгээд яалтчгүй нэрээ үнэхээр таныг ирээдүйд маш том зүйлс хүлээж байна. Энэ бол нэрээ бүр үнэхээр намайг догтлуулж байна. Тэгээд яг таны одоо тэр шинэ үе шатыг хүлээн зөвшөөрж авах тэр шинэ ирж байгаа бэлгүүдийг, тэр шинэ ирж байгаа сюрпризүүдийг, мэдээлэл, чиглүүлгийг хүлээж авах цаг нь ерөнхийдөө болцсон байна. Тэгэхээр та цаг нь ирсэн байгаа болохоор миний хийснээр эсэргүүцэхгүйгээр хуучин зүйлсээ ерөнхийдөө шатаагаад тэгээд гоё шинэ аялалдаа гарч шинэ амьдралаар шинэ одоо яг дахин төрсөн мэт тийм гоё шинээр амьсгалж байгаа мэт, шинээр нарыг харж байгаа мэддэг тийм сайхан зүйлс таныг яг хүлээж байна. Тэгээд яг амьсгалах яг гүнзгий сайхан амьсгал аваад ерөнхийдөө өдөртөө нэг салхинд одоо зүгээр юм машин бахта хүн бахта газраар гоё цэцэрлэг түрээлэнгээр алхаад цэцэг үнэрлээд мод навчсыг хараад салхийг сонсоод наранд гоё өөрийгөө ээгээд гоё meditative walk гэж хэлдэг шүү дээ. Бясалгалын алхалтыг хийгээрэй гэж зөвлөмөр байна. Тэгээд яг энэ цаг хугацаанд ерөнхийдөө энэ шилжилтийг бас даван туулахад танд ийм байгальтай ойр байвал ерөнхийдөө илүү гоё байх юм байна. Өөрт чинь илүү өгөөжтэй модны хажууд нартаад ерөнхийдөө ийм хайрын хэлбэлцэлтэй ойр байхыг хичээгээрэй. Таны яг хийж байгаа бас энэ хүнд ажил нь ерөнхийдөө удмын одоо ямар нэгэн хэцүү зүйлийг тасалж байгаа ч юм уу яг ингээд удмын гэж хэлэнгүүт ерөнхийдөө нэлийн жоохон зарим хүмүүст хүн сонсож иж магадгүй энэ бол зүгээр л нэг юм аав ээжээс өвлөгдсөн хэцүү ааш эсвэл юм буруу зуршил ямар нэгэн тийм одоо бага насны траум байж болно. Эсвэл үе дамжигдаад ирсэн ямар нэгэн буруу итгэл үнэмшил гих мэт тэр бүх буруу кодлтыг та гоё засаад шинэ код болгоод эдгээгээд ангааж байгаа гэдэг юм ажлыг хийж байгаа юм байна. Тэгэхээр яг энэ бол маш одоо ач холбогдолтой ажил. Ягаад гэвэл танаас хойших таны удмынханд одоо энэ одоо буруу зүйлийг зассан одоо алдаатай кодыг зассны ачаар цаашаа үргэлжлэхдэггүй гэсэн үг. Тэгэхээр бас ийм ач холбогдолтой үр дүн ихтэй ийм ажил хийж байгаагаа бас мэдээж өөртөө талархаж одоо өөрийгөө хүндлээрэй гэж бас хэлье. Тийм ерөнхийдөө таныг бол маш том гоё зүйлс таныг ирээдүйд хүлээж байна. Та энэ зүйлсийг бүү эсэргүүцээрээ яг гоё хөнгөн шингэнээр хайр, итгэл, үнэмшлэр дүүрэн хүлээж аваарай гэж зөвлөгөө өгмөр байна. Тэгээд угаасаа өөрсдөө ерөнхийдөө хангалттай мэдж авах. Тэгээд дахиад сануулж хэлэхэд бас хитрхи өөртөө ганцаараа цагийг өнгөрүүлээд бүр хитрхи ингээд одоо тэр гацаандаа гүн унаад байхгүй буцаад нийгэм ширээ буцаад гоё гадаа цагийг өнгөрүүлж
байгальд тий хайртай дотны хүмүүстэйгээ ч юм уу эсвэл өөртөө гоё цагийг илүү нартай нөхцөл байдалд өнгөрүүлээрэ гэж хэлмээр байна. Тэгээд та бүгдтэй амжилт хүсье. За 3 дугаар өдөр сонгосон хүмүүсийн маань уншлага бэлэн боллоо. За хэдүүлээ 3 дугаар хүзрийг сонгосон хүмүүсийнхаа уншлагаа тайлбарлая. Ерөнхийдөө бол нэлээд зарчимж, шудраг, шулуун, захирангүй, жоохон ихтгэл үнэмшилтэй хит үнэнч баригдмал байдаг хүмүүс баг шиг байна. За ямар тач хэдүүлээ ямар зөвлөгөөнүүд, ямар хөзрүүд гарчсан бэ гэдгийг бүр илүү дэлгэрэнгүй ярилцъя. Тэгэхээр амар маш их мэдлэгтэй хүмүүс байна л да. Маш их мэдлэгтэй байхын бас сул тал нь юу вэ гэхээр тэр их ихтгэл үнэм одоо цуглуулсан мэдлэг мэдээлэлдээ баригдсан ийм хайрцагт байгаад гэж магадгүй. Тэгэхээр тэр нь бол яг the world үзэр доошо харж гарч ирсэн. Тэгэхээр хэдүүлээ одоо энэ сансар огторгоо энэ дэлхийд ямар өчүүхэн билээ гэдгээ ерөнхийдөө хаяа нэг санаж ах хэрэгтэй. Бидний мэдж байгаа зүйлс бол зөвхөн бидний мэдж байгаа одоо зүйлс тэнгууд бид нар одоо ертөнцийн дэлхийн бүх зүйлийг мэддэг гэж бас хит өөртөө бардамнах нь бас сул тал байдаг юм шүү гэж nicely сануулмаар байна. Тэгээд таны одоо нэг нөхцөл байдалд та бас өөрийнхөө одоо ингээд эд баялаг эрдэм мэдлэгтэй эсвэл одоо би болгосон байр сууриндаа хит бардамнаад бусдад гайхуулаад бусдыг дорд үзээд бусдыг жоохон дээрлэхэд байж магадгүй иймэрхүү бас асуудлууд байна уугүй юу? Та бас өөрийгөө ажиглаад өөртөө дүнэлт хийгээрэй гэж хүсэж байна. Тэгээд яг нэг утгатай хоёр хүзэр ерөнхийдөө яг хоёр тарихнаас гарч ирсэн л дээ. Тэгэхээр энэ хүзрийн санаа нь юу вэ гэхээр бид нэр shape shifter байх одоо чадвар энэ одоо нөгөө ясын дагуул усын нуу гэдэгтэй ерөнхийдөө ойролцоогоор ямар хүмүүстэй нийлж байна, ямар орчинд байна, яг тэр нөхцөл байдалтай бид нар өөрийгөө хувиргаж чаддаг те одоо тухайн хүндээ тааруулж бас хит юм хөшүүн байхгүйгээр яг тухайн нөхцөл байдалтай ямар хүн болж ямар харилцаа хандлага гаргаж ямар зүйлс ярьж те байх вэ? Магадгүй зарим зүйлсд оролцохгүй ч ерөнхийдөө бидрээр дутхгүй гэх юм уу. Тэгэхээр бас тухайн нөхцөл байдалтай тааруулж ингэж одоо shape shift хийх чадварыг бас энэ уншлах дээр гаргаж ирсэн. Тэгэхээр дараагийн хөзрүүд маань болохоор ерөнхийдөө бас мэдээч нөгөө оюун санааны нэг юм блоктой байгаа утгыг агуулсан хөзрүүд гарч ирсэн л дээ. Гэхдээ энэ нь болохоор мэдээж саний яг ярьсанчлан өөрөөсийнхөө үзэл бодолтой хит үнэнч хит шудраг одоо хит баригдвал хөшүүн байгаагаас болоод таны зарим одоо зүйлс жоохон бүтэмжгүй, таарамжгүй яг бодсон санснаар болж бүтэхгүй байж магадгүй. Тэгэх юм бол та ерөнхийдөө яг шинэ mindset, шинэ одоо харах өнцөг, шинэ сэтгэлгээг жоохон одоо тэр хайрцагаа ингээд томсгоод тэ дэлгээд өөр өнцөг бас байж болох юм шүү гэдэг тийм curiosity одоо сониуч занг хөгжүүлээрэ гэж бас хэлмээр байна. 3 дугаар хүзрийг сонгосон хүмүүс маань бас хайр дурлалын харилцаан дээр эсвэл нөхөрлөлийн харилцаан дээр гэр бүлийн харилцаан дээр эсвэл өөрөөсөө хайрлах харилцаан дээр ерөнхийдөө жоохон таарамжгүй, тохиромжгүй, бүтэлгүй байж иж магадгүй. Энэ нь болохоор яг л нөгөө таны одоо саяхан хэлсэнчлэн тэр хит өөртөө ихтэй бардам миний л зүг гэсэн хандлагаас ч ерөнхийдөө бас хамааралтай шүү гэж бас хэлмээрэн. Тэнгүүт та яг энэ хандлагынхаа одоо тэр хандлагаасаа болоод эргэн тойронд хайртай хүмүүсээ өөрөөсөө түлхээд ээж магадгүй. За тэгээд hope-ийн хүзэр гарч ирсэн. Hope хүзэр маань ерөөхдөө танд бол яг ийм эерэг хандлага, эерэг сэтгэлгээ бүх зүйлс болж бүтнэ гэдэг тийм эерэг сэтгэл зүй дутагдж байгаа гэж ерөөхдөө ойлгогдлоо. Тэгэхээр зарим зүйлсийг зүгээр ерөнхийдөө ингээд тайван
итгээд үлдээчихэр бас болоод бүтчихдэг шүү. Зарим зүйлс бүх юмд ингээд хардаж сэрдээд сөрөг талаас нь хараад ингээд шүүх гээд шүүмжлэх гээд гомдлох гээд тэ эсвэл ингээд гунирхаад байлгүй. Зарим зүйлсийг зүгээр хаяад одоо хүмүүсийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд тэгээд эерэг хандлагатай, эерэг хүлээлттэй байх юм бол бүс зүйлс ингээд гой хөнгөн шингэн шийдвэрлэгдээд таны яг хүсэжсэн зүйлсүүд бүтээд те магадгүй танаас заагаа барьсан байсан хүмүүс ингээд эргээд хүрээд ирдэг ч юм уу те ерөнхийдөө. За тэгээд таны хийх ажлууд гэх юм бол өөрийнхөө дуу хоолойг бусдад хуваалцах. Яг дотроо яг чин сэтгэл зүрхнээсээ та яг ямар нэгэн зүйлсээ хуваалцаж чадахгүй байгаа бол тэр зүйлсийг хэлэх юм бол таны бас яг дотор ч ерөнхийдөө хөнгөрөө дуудлагдаад тэр хүмүүс маань ч гэсэн ерөнхийдөө бусад хүмүүс маань ч гэсэн таныг илүү ойлгох болов та гаднаа ерөнхийдөө ингээд шал өөр юм ярьж бухимдлаа илэрхийлээд байх юм бол тэр хүмүүс нь мэдэж бодлыг уншиж чадахгүй болохоор яг таныг яг юунд бухимдаад яг юунд сэтгэл дундуур яг яагаад ингээд өөрсдөндөө зөрчилдөд байгаа гэдгийг бол хэлж мэдэж чадахгүй. Тэгэхээр өөрийнхөө яг жинхэнэ хэлмээр байгаа зүйлсээ тий жинхэнэ сэтгэл зүйн одоо тэр зүрхний угаас хэлмээр байгаа зүйлсээ хэлвэл таны сэтгэлж ерөнхийдөө хөнгөрөөд асуудлууд чинь шийдэгдэх баах. Тэгээ дээрэс нь бас юм одоо таны энэ цаан чанар чинь яагаад танд байгаа вэ гэвэл магадгүй таны одоо аав ээжээсээ уулсан удмаасаа үүлсэн юм муу зуршил гэх юм одоо сул тал байж магадгүй мэн. Тэгэхээр таны одоо амьдралд магадгүй энэ зан чанараас ингээд асуудлууд үүсэж байвал энэ зан чанарыг засаж залруулж цаашаа дамжуулахгүй тулд таны амьдрал дээр бүр илүү ингэж гарч ирж тэр засах боломжуудыг бүр илүү танд ертөнц харуулж байгаа гэж ойлгоорой. Танд одоо тэр засах ерөнхийдөө бүтэн боломж нь байгаа болохоос танд энэ үүрэг хариуцлага ирсэн байгаа гэж бас ойлгож болно. За тэгээд 3 дугаар үзрийг сонгосон хүмүүс маань ерөнхийдөө аль болох өөрсдийнхөө зүрх сэтгэлтэйгээ бас ойр холбогдохыг хичээгээрэй. Хитрхи логик, хитрхи рационал, хитрхи юм оюун санааны одоо энэ зөв, энэ буруу шинжлэх ухаан гэх мэт юм баригдмал зүйлсд бас баригдаад ахаар бид нар зүрх сэтгэлээсээ холцдог. Тэгэхээр зүрх сэтгэл маань үргэлж биднэрт үннийг өгүүлж одоо харуулж мэдрүүлж байдаг. Тэгэхээр зүрх сэтгэлтэйгээ илүү холбогдоод тэ өөртөөгөө ярилцаад магадгүй тэмдэглэлүүд ерөнхийдөө бас дотгошоогоо нэлийн өнгөх юм бол хариултууд цаанаас гараад ирнэ. За тэгээд ямар нэгэн юм харилцаа хугацаа нь хэдийнэ дууссан байж магадгүй байна. Эсвэл ямар нэгэн ажил хиймээргүй санагдаж байгаа ажлаа бас тэр ажлын цаг хугацаанаас ингээд дууссан тий. Ямар нэгэн зүйлийг ерөнхийдөө ардаа орхих цаг нь болцсон байгаа юм байна. Тэгэхээр ардаа орхих зүйлсийг та бас өөрөө хүлээн зөвшөөрөөд ардаа орхиж чаддаг байх нь таны одоо амьдрал дараачийн шинэ зүйлс орж ирэхэд үд хаалгын орон зайг нь чөлөөлж өгөх болно. Тэгэхээр бас ардаа орхих зүйлсүүд байвал ардаа орхиороо. Юмд талархах юм бол ерөнхийдөө асуудлууд бас шийдэгдээ. Таны хүсэж байгаа зүйлсүүд таны амьдралд амарханаар орж ирэх болно. Тэгэхээр өдөр болгон одоо ямар нэгэн зүйлд талархахыг бүр ингээд ажил болгоод тий яг л тасгал хийдэг шиг өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарч байгаа шиг талархаж бас ингээд сурах юм бол таны яг амьдралд маш том эерэг өөрчлөлтийг авчрах болгоно. Тэгээд одоо танд яг юу дутагдж байна вэ гэхлээр ийм хөнгөн шингэн ерөнхийдөө бас байдал хэрэгтэй байгаа юм байна. Тэгэхээр юмыг хит сериусны болохгүйгээр гоё хөнгөнөөр хүлээж аваад тий ямар нэгэн хүнтэй зөрчилдөөн үл ойлголцол үүссэн бол тэрийг ерөнхийдөө нэг амар хүн дээр хүлээж авахгүй шууд одоо маргалдаж тэрсэлдэж шүүмжлэхгүйгээр ерөнхийдөө дундаа ирэхийг хичээгээд тэгэх юм бол ерөнхийдөө бүх зүйлс таны өмнө бүр тодорхой болж ирэх болно. Бүр илүү бухимдал тань таалагдаад ерөнхийдөө ойлгомжтой болж ирэх болно. Тэгээд ерөнхийдөө юмыг ингэж контролдох гэж хүчлэж, дарамтлаж, одоо шахалт үзүүлэхийн оронд та тэр хандлагыг ерөнхийдөө ийм
ив найрамдалтай эрх чөлөөтэй нээлттэй байдлаар ерөнхийдөө шийдвэрлэх гээд оролдох юм бол тэр асуудлууд маань ерөнхийдөө шийдэгдэх болно шүү. Тэгэхээр контрол мэдээж тодорхой хэмжээнд бидний амьдралд бидний одоо ёс зүй те ёс суртахуунд хэрэгтэй байдаг ч гэсэн контрол бас мэдээж бүх юм баланстай байх хэрэгтэйтэй адил баланстай байх хэрэгтэй. Бүх юмыг контрол одоо тэр хүчлэл дээр шийдвэрлэх боломжгүй зүйлс бас байгаа. Та тэрэнд ингээд эрх чөлөөтэй орон зайг нь олгож өгөөд ив найрамдалтай байдлаар дундаа ирж шийдвэрлэх тэр арга замыг хайх юм бол асуудлууд тань бас шийдэгдэх болно. Тэгээд уужлага нь танд хэрэгтэйсэн гэж найдаж байна. Амжилт хүсье.